За өмнө нь энэ салбарынхаа дэд сайдаар ажиллаж исэн бас энэ салбарт одоо бэлтгэгдсэн бас залуу хүний эрч хүчээр энэ салбарынхаа хоёр том яам нийлсэн байж байгаа. Манай шинэ бүтцээр тэгэхээр энэ одоо хоёр том бодлогыг одоо уян хатан байдлаар аваад явах ийм одоо бас залуу хүний эрч хүчээр ажиллана баха гэд номтой хоёр даргада сайдтай амжилт хүсэж байна. За хамгийн нэгдүгürt миний хэлэх санал юу вэ гэхээр надад нэг тоо байна л да. 2015 оны 6 дугаар сард одоо яг хөдөлмөрийн биржид ажилгүй гэж бүртгэгдсэн иргэд 32 мянга. 16 оны яг жилийн дараах бүртгэлээр 42 мянга гэдэг энэ дэндүү одоо бодит амьдралаас тасархаа ийм тоо байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд та салбарынхаа энэ ажилгүй иргэдийн болоод салбарынхаа одоо харьяалах асуудлын хүрээний бүх статистикийг үнэн болгооч. Бүх тоо өнөөдөр амьдралаас тасархаа худлаа явж байна. Сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэг, Багнуур дүүргийн иргэдтэй уулзаад явж хахад уулзсан хүн болгон ажилгүй байсан. Тэгэхээр нөгөө биржид бүртгэлтэй гэдгээр энэ тоог даваад явах нь цаашид өнөөдөр бодит нөхцөл байдлыг гаргаж ирэхэд бол одоо хангалттай биш байна. Нэгдүгээр санал энэ байна. За хоёрдугаар санал нь юу вэ гэхээр хууль эрх зүйн орчноо багцаар нь сайжруулах асуудал дээр сая та бас өөрөө нэлээд одоо бодиттой саналуудыг өмнө өөрийнхөө санаачилж исэн хуулиудынхаа талаар ярьлаа. Энэ чиглэлээр үнэхээр цогцоор нь сайжруулах шаардлагатай байгаамаа. Энийг одоо онцгойлон анхарч нийгмийн бодлогын байнгын хороотойгоо хамтраад ингээд ажиллах байхаа гэж ингэж бодож байна. За 3 дугаарт нь нийгмийн одоо бодлогыг барьж явах салбарын хувьд бол яг нийгэмтэйгээ холбогдох, иргэдтэйгээ холбогдох нэг том чухал асуудал бол би иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг танаа яамны асуудал гэж ингэж бодож байгаамаа. Өнөөдрийн хүртэл төрийн зарим чиглэлийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд төрийн хүрч чадахгүй байгаа олон асуудлуудыг өнөөдөр эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлаарх олон төрийн бус байгууллага авч явсан. Энэ чиглэлээр бас дөрвтэй өөрчлөлт дэмжлэгийг үзүүлээсэ гэж залуу сайдаас хүсэж байна. За дөрөвдүгээрт нь юу вэ гэхээр ер нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэсэн энэ хоёр том одоо даатгалын салбарынхаа асуудлыг бас очингуудаа нэлээд одоо зоригтой бас уян хатан зохицуулах ажлыг эхлээсэ шинэ хууль одоо эхэлж хэрэгжих бэлтгэл ажлыг одоо хангах асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай байгаа. За хамгийн сүүлд нь гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр бас нэлээд одоо Солонгос улсад хэрэгжүүлж байгаа туршлагыг бусад улс орнуудад одоо хэрэгжүүлж нийгмийн даатгалын шимчгэлийг нь төлөх, банкны үйлчилгээ үзүүлэх, зээлийн үйлчилгээнд хамрагдах гэд олон хүсэлтүүд бол гардыг байлээ. Энэ чиглэлээр бас нэлээд анхааралтай хандаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд энэ том одоо салбар дээр явах хоёр бодлого бол хамгийн нэгдүгээрт нь манай намын мөрийн хөтөлбөрийн зорилт болох ажлын байртай орлоготой байгаа иргэдийг дэмжих замаар иргэдийнхээ ядуурлыг бууруулах, өнөөдрийн хүнд байдлыг сайжруулах асуудал байгаа. Хоёрдугаарт нь халамжийн үйлчилгээ. Тэгэхээр халамжийн үйлчилгээ эзэндээ очиосоо гэдэг асуудал маш чухал байгаа. Хавтгааруулсан халамжийн бодлого биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах юм? Олон хүүхэдтэй одоо гэр бүлээ яах юм? Өргө толгойлсон гэр бүлээ яах юм? За дээрэс нь өнөөдөр бас иргэдээс тусгаалan санал тавьж байгаа. 2 ихэр хүүхэдтэй, түүнээс дээш ихэр хүүхэдтэй гэдэг ингээд ер нь одоо халамжийнхаа бодлогодоо стандартын шинжлэх байдлаар нэлээд одоо өөрчлөлтүүдийг гаргах ийм одоо захиалга бас нийгэмд байгааг таныг анхаараасаа гэж бодож байна. Амжилт хүсье. Баярлалаа.